хүний ясны бүтцийн өөрчлөлт, ясны тэжээлийн өөрчлөлт буюу кальцийн дутагдлаас гадна хүний нас ах тутам хүний бие организмд явагддаг бас нэг өөрчлөлт бол яхахгүй үе гишүүний өөрчлөлт гэж ингэж үздэг. Ойролцоогоор хүний бие организмд нэг 187 үе байдаг гэж үздэг. Тэгэхээр бидний явах, гүүх, харих, суух гэд бүхий л амьдралын чухал үйлдэлүүдийг одоо бидний энэ хөдөлгөөн буюу үе гүйцэтгэж яадаг. Тэгэхээр бидний идэж ууж байгаа хоол хүнс, амьдралын дэг дэглэм, бодисын солилцооны өөрчлөлт, нас насжилтын байдлаас хамаарат үений завсрын зөөлөн жиргвч мөгөөсний тэжээлийн өөрчлөлтийн улмаас энэ одоо үений өөрчлөлтүүд явагддаг гэж үздэг. Ялангуяа манай эмэгтэйчүүдэд их түгээмэл байдаг нэг одоо өөрчлөлт бол өвдөгний завсрын зөөлөн жиргвч мөгөөсийн өөрчлөлт буюу өвдөгөнд яс ургах, нурууны завсрын зөөлөн жиргвч мөгөөс буюу нурууны ясны өөрчлөлтийн бүтцийн өөрчлөлтүүд одоо иргэдийн дунд их түгээмэл байдаг гэж үздэг. Энэ нь зөвхөн бидний одоо нас насжилтаас гадна дааврын өөрчлөлттэй нэлээд одоо холбоотой гэж үздэг. Ийм учраас энэ өвчлөлүүд давмгайлан одоо эмэгтэйчүүдэд илүү тохиолдох юм одоо магадлал өндөртэй байдаг юм аа. Ийм учраас манай эмэгтэйчүүд энэ талын илүү ойлголтыг авах хэрэгтэй. Яагаад гэвэл нас ах тутам ялангуяа цэвэршиж байгаа насны эмэгтэйчүүдэд өвдөгний завсрын зөөлөн жиргвч мөгөөсний өөрчлөлт болоод нурууны завсрын зөөлөн жиргвч мөгөөсний өөрчлөлт давмгай явагддаг. Учир нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол 4-6 нас, дээдл 8 насны өмнө цэвэршдэг, жингийн илүүдл ихтэй байдаг, олон дахин төрж хөнгөж өгөх, за сарын тэмдэг одоо сар болгон сарын тэмдгийн асуудал гэдэг энэ физиологийн болон анатомийн бүтэц хүний бие организмын одоо энэ онцлогоос хамаарат эмэгтэйчүүдэд энэ өвчил төлхөө явагддаг. Анагаах нэг нь тогтоосон байдаг. Ийм учраас бид нар өвдөгний завсрын зөөлөн жиргвч мөгөөс болоод нурууны завсрын зөөлөн жиргвч мөгөөсний өөрчлөлтийн улмаас сүүлийн жилүүдэд хүмүүс маань нэлээдгүй мэслийн эмчилгээг сонгох болсон. Тэр мэслийн эмчилгээ гэдэг маань үр дүн сайтай эмчилгээ мөн боловч түгээмэл эмчилгээний тоонд бас багтдаггүй. Учир нь энэ эмчилгээд нэгдүгээрт нь тухайн хүний суур өвчлөлийг нэлээдгүй анхаардаг. Учир юу гэхээр даралт өндөртөө гэдэг юм уу, зүрх судасны системийн өөрчлөлтөө, элэгний архаг өөрчлөлтөө байх юм бол энэ эмчилгээг авах бүрэн боломжгүй. Нас өндөр байх юм бол энэ эмчилгээг авах тохиромжгүй байд гэж үздэг. Үүнээс гадна эдийн засгийн хувьд бол бас нэлээдгүй одоо өндөр үн өртөгтэй эмчилгээ учраас бас түгээмэл эмчилгээний тоонд ордоггүй. Ийм учраас дэлхийн анагаах ухаан тэр дундаа баазын эрдэмтэд маань сүүлийн жилүүдэд судалгаа хийгээд хүний бие организмын өвдөгний болоод нурууны завсрын зөөлөн жиргвч мөгөөсийг сэргээх мэс засал буюу цянгу гэсэн энэ сайхан бэлтгэлийг гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань одоо нэг ухаан бүтээгдэхүүн нэгдүгээрт нь коллагеныг агуулсан байдаг, хоёрдугаарт нь энэ бүтээгдэхүүнд маань хандратын нэг агуулсан байна, кальцийг агуулсан, магнийг агуулсан гэд үений завсрын зөөлөн жиргвч мөгөөсийг тэжээхээсээ гадна яс үе холбоосыг давхар эрүүлжүүлдэг гэдэг утгаараа иж бүрэн эмчилгээний тоонд ордог. Ийм ч учраас энэ бүтээгдэхүүнийг үений мэсгүү мэс засал гэд нэрлсэн байдаг. Манай энэ бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэлснээс хойш маш олон хүмүүс хэрэгэлсэн. За ингээд өсвөр насны хүмүүс, дунд насныхан, ахмад насныхан, нэлээд одоо хижээл насны гэсэн насны одоо ялгууртаа олон одоо хэрэглэгчдийн бүтээгдэхүүний үр дүнгээр өнөөдөр хагалгаа хийлэхгүйгээр эрүүлсэн ийм сайхан үр дүнгуудыг та бүхэнд хэлэхэд таатай байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүд мэслийн эмчилгээ гэдэг бол бас төдийлөн одоо хүн болгон яаран сонгоод байх эмчилгээ биш байдаг. Учир нь хүний өөрийн эрхтнийг одоо өөрөөр нь сэргэнэ гэдэг бол хамгийн чухал байдаг. Ийм ч учраас дорн дахны одоо ард түмэн дорн дахны уламжилт анагаах ухаан, дорн дахны эмч судлаачид юу гэж үздэг вэ гэхээр хүний бие организмын өөрөөрөө анагаагдах нөхөн сэргээгдэх чадварыг дэмжих нь хамгийн эмчилгээний оновчтой зөв арга юмаа гэж үздэг. Тэгвэл энэ үений мэсгүү мэс засал буюу цангу гэсэн бүтээгдэхүүн маань яг л хүний бие организмын өөрийн эрхтэн системийг өөрөөр нь нөхөн сэргээх замаар мэс засал хийсэнтэй ялгаагүй эмчилгээний үр дүн үзүүлдэг гэдэг утгаараа маш сайхан үр дүнтэй байдаг. Иймээс өвдөгний завсрын зөөлөн жиргвч мөгөөсний өөрчлөлттэй мэслийн эмчилгээ шаардлагатай гэж байгаа юм уу? Нурууны завсрын зөөлөн жиргвч мөгөөсний өөрчлөлттэй хүмүүс энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өвдөгний болоод нурууны завсрын зөөлөн жиргвч мөгөөс энэс гадна үе холбоос булчин шүрмсөө хүртэл эрүүлжүүлэх нөхөн сэргээх боломжтой байдаг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн нэгдүгээрт нь цэвэр ургамлын гаралтай, байгалийн гаралтай гэдэг утгаараа ямар нэгэн дагалдах гаж нөлөө байдаггүй. Хоёрдугаарт нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд ямар нэгэн хориглох заалт буюу ийм одоо гаж нөлөө байдаггүй гэдгээрээ баталгаажсан байдаг. Ийм ч учраас бүгд найрамдах хятад ард улсын засгийн газраас олон улсын төвшөнд эрүүлжүүлэх, залуужуулах энэ одоо том хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд одоо манай клубээр дамжуулан иргэдэд маань нийлүүлэгдэж байгаа энэ бүтээгдэхүүнийг та бүхнийг одоо манай байгууллагатай ирж танилцаад энэ одоо өвчнөний улмаас өөрийнхөө эрхтэн системийн үйл ажиллагааг мэслийн эмчилгээнээс татгалзаж өөр эмчилгээний ямар одоо оновчтой арга байна вэ гэдгийг илэрхийлж байвал бид бүхэнд хандаарай гэж та бүхэнд зөвлөх байна.